болно. 1134 хүн төлөөлөгчөөр сонгогдсон. За энэ бол ийм их том хэмжээний төлөөлөгч сонгож ирсэн их хурл бол за бас нэг байхгүй шүү. Тэгээ эндээс ахуулаад хүмүүс маань за энэ бол айхтар нүсрээ одоо хурл болох нь байна. За их живгүй үед хурлж байгаа юм байна. За энэ нам бол ер нь цаашдаа ирнэ. Айгуул задарх үедээ гэдэг юм их хүртэл бичил байсан л да. Тэгтэл үнэндээ хамгийн зохион байгуулалттай их бүтээлч эвнэгдлийн ийм хурал болж чадсан. Эндээ бол би бас намынхаа олон түмнийг бол үнэхээр биширсэн шүү. Хөгжлийн асуудлыг гаргаж тавилаад энэ дээр тийм ээ. Намынхаа дүрмд 100 гаруй өөрчлөлтүүдийг орууллаа. Намын даргынхаа эрх мэдлийг нэлээд өргөж өглөө. Мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан. Ер нь бол гаргасан шийдвэрүүд бол хангалттай. Одоо ганцхан энийгээ хэрэгжүүлэх ажил хэрэг болох асуудал чухал. Одоо намын шин даргатаа тухайлан 26 дугаар даач намын дарга байсан учраас шин даргатаас амжилт хийсэн юм уу? Бас л бийтэй бодох. Энэ кол дарга бол нэг талаасаа бол сая ахаад сонгож байгаа хүн учраас шин. Ер нь бол бас туршлагатай хүн л дээ. Өмнө нь намын дарга байсан хүн. Ерөнхий сайд байсан. Тийм учраас юу хийхээ бол ер нь бол мэднэ. Юун дээр алдаж байсныгаа ч одоо сайн ойлгож байгаа гэж боддог. Тэр чи үднээсээ энэ хүн дээр сонголт хийгдсэн байх. Би яг олон юмыг хэлээгүй. Энэ хүн тэрнгүү бүгдийг ойлгож байгаа гэж үзэж байсан учраас. За хэлсэн зүйл бол за 1 жилийн хугацаанд бид нэр энэ 2 сонгуулийг өнгөрөөлөө. За энэний галыг барьлаа. Бүлэггүй байсан их хурал дээр бүлэг бол байгуулагдлаа. Намын их хурал гэдэг асуудал одоо бүтэн жил гаруй яригдсан. Энийг хийлээ. За одоо 16 хоног л харж бүх бэлтгэлээ базаах ажил үйлдэлээд гэдгийг нэгдүгээрт нэлсэн. Энэ дээр бол бүр одооноос алгуурлалгүйгээр хугацаа байна гэж бодлогоогүйгээр одоо орох хэрэгтэй энэ ажил руугаа нэгдүгээр. За хоёрдугаарт нь гол нь мэдрэмжил хэрэгтэй л дээ гэж мэдрэмж хэрэгтэй. Дандаа магтаад байгаа улсууд бол байдаг. Цаашдаа энэ цаг үед бол тэр нэг өөр өнцгөөс нь хараад яриад байгаа улсууд, шүүмжлээд байгаа улсуудынхаа үгийг их сайн сонсож байх хэрэгтэй гэдгийг гол нь хэлсэн дээ. Энэ холимог тогтолцоо гэдэг юм уу да. Бидний баримтлсан энэ нь ямар харагдсан бэ? Би бол нэг хоёр сонгуул ялсан ялагдахт хоёроос ярмааргүй байна. Тэр л өөрөө нэг яг хөө зарим хүн энэ сонгуулийн хууль одоо энэ холимог тогтолцоогоор авсан буруу болсон гэж ярьдгийг. За бүр тодорхой Монгол Ардын намд бүр ач холбогдлого болсон, ашиггүй болсон гэж хэлдэг улсууд бий. Сонгуульд ялагдсан шалтгааныг бас үүнтэй холбоо тайлбарлах гэж явдал бий. Гэхдээ энэ бол зөвхөн ганцхан талаас нь л харж байгаа хэрэг л дээ. Өөр их олон шалтгаан бий. Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй байх тийм арга, тийм эрх бол байгаагүй. Угаасаа тэр 2008 оны 7 сарын 1-ний дараа улс төрийн бүх намуудын удирдлагыг тохироод уулзаа тохирсон ганц зүйл бол ер нь сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй байна гэдэг. Энэ дээр л тохирсон шүү дээ. Тэгээ манай нам ч бол их олон их хурлаараа, олон баг хурлаараа энэ тухай шийдвэрээ гаргацсан байсан. Их хурлыг сонгуулийн хуулийг гаргахдаа манайх олон хойно гэдэг байдлаараа хандаж гаргуул гарах байсан үнэ. Чинь 46 суудалтай байсан чинь яаж бол яаж болно. Гэхдээ тэгж болохгүй гэдэг дээр бол хатуу зогссон. Энэ бол сонгуулийн улс намын одоо зөвхөн нэг намын асуудал биш. Төрийн тогтолцоо, төрөө байгуулах энэ сонгуулийн асуудал дээр бол консенсуст орох хэрэгтэй. Ялангуяа тэр парламент судалтай байгаа намууд маань зөвшөлдсөж байж хуулийг гаргах болохгүй гэдэг дээр л байсан тэгээд гарсан. За эргээд харахад бол энэ холимог тогтолцоо цаашаа нэг явахааргүй юм шиг л надад санагдаад байна. Уг нь бол миний бодлоор тэгтээ тэгж явахгүй шинжтэй байна л да. Ер нь буцаад хүн бүхэн тодорхой тойрогоосоо сонгогддог л байх нь зүйтэй. Тэрийг жижиг гэнүү томсгсон гэнүү тэр нь бол хамаахгүй. Эсвэл бүр мөсөн одоо 100% тэр пропорционал руу орчих хэрэгтэй. Орос бол ингэж холимог байжгаад 100% пропорционал систем руу орчлоо шүү дээ. Аль нэгийг сонгож авах нь зүйтэй юм шиг л санагдаад байна. За том төрөөс ухаалаг төрлөөгээд ерөнхийлөгч гаргаад юм шийдвэр гарлаа. Энд хэрэгтэй. Энэ тэгээд одоо хальт гэхэр
хэрэгжих шинж тийм. Ер нь бол зүйтэй зүйл тийм ээ. Зөв зүйл гаргаад ирсэн. Ер нь бол тэнд заасан, яригдсан зүйлүүд бол ерөөс бүгд зөв. Тэрнтэй маргаад одоо тэр нь буруу, энэ буруу гэх юм бол байхгүй. Жишээлх юм бол одоо төрийн албыг цомхон болгоё, чадварлаг болгоё. Төр маань бол ард түмэндээ үйлчлдэг байх хэрэгтэй. Өөрсдөө үйлчлүүлдэгс захирдаг, тушаадаг, авилгаас ангид байх хэрэгтэй ч гэдэг юм уу жишээ тийм. За энэ гадаадаас одоо зээл хууль авдаг одоо бойл, ахаад бойл энэ ч нь өөр болно гэдэг ч юм уу. Тэр хувийн хвшлийг битээ дарамтлаад байх, хувийнхан тэр хийдэг юм араалыг тусуулж чаддгүй маа гэхэд битээ тэдэнд гай болоод байж гэдэг юм. Ийм асуудлууд тэр хүрээнд оруулаад ингэ ярьсан л да. Тэгээд эдгээр нь бол бүгдээрээ зөв. Гэхдээ тэрнээс хойш одоо энэ асуудлыг хүндэт тавьснаас хойш бас нэлээд хугацаа өнгөрчлөө. Яг юу хийгдэж амживаа гэхээр яг хэдэн хурал болох шиг боллоо. Нэг семинар болох шиг боллоо. Тэгээд яг амьдрал дээрээ хэрэгцсэн юм бол би сая нэг тэр нэг дан дээл давхар дээл байгаа юм нэг ярьж байгаа тэгээд хайчлаа шүү дээ. Тэрнээс өөр одоо олигтой юм хийгдүүгүй юу гэхээр үгүй л байх шиг байна л да. Ухаалаг төр гэдэг ингээд хаа нэг бас тодорхой эзэн хаяггүй болчиход байгаа маа. Төр гэдэг чинь тэгэл одоо хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэдийн өөрөө удирдахсны байгууллага сахвал өнөөдөр Монгол Улсын их хурал засгийн газар тэгэл энэ яам агентлаг тамгын газар бүгдээрээ л очвол бүр тодорхой жишээлх юм бол энэ нэг 76 нөхөр ерөнхийлөгч засгийн газрын нэг тэр нэг 10 хэдэн хүний тухай эхлээд тодорхой ярмаар байгаа юм л. Эднийг ухаалаг болох хэрэгтэй л байгаа юм л. Эхлээд хариуцлагатай ухаалаг болох хэрэгтэй байгаа. Тэгэхгүй болохоор нэг төр гэж ингэж ярьж чад ингээд дундаа хайчаад ингээд яваад байна. Сая тэр дандал давхар дээр харалт тийм ээ. Би яг асах гэдэг л тэснээс тий. Одоо эрх хэрэгчдийн ирэнд тайлах нь ер нь дийлээ. Тайлах дурггүй байна. Ер нь бол нэлээд нь. Гэхдээ тэн дотор бол бас өөрөөр үзэж байгаа, харж байгаа, эрүүлэр сэтгэж байгаа улсууд байна. Тэр улсын их хурлын гишүүдээр олонх дотор ч юм бол тэр телевизээр харсан баг. Тий. Тэгэхээр энэ бол уг нь зөв юм байгаа. Тэр яг уу их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн байдаг нь бол зөвхөн манайч байгаа юм биш л дээ. Бас зарим орнуудад байдаг. Гэхдээ 600 гишүүнтэй, 500 гишүүнтэй, 400 дотроос нэг 5 хүн тэр засгийн газарт ороо сууж ийн гэдэг бол тэр тусдаа жижигтэй асуудал юм л. Жишээ нь англ-мангалтай тийм ээ. Арьцуулж ярих гэж байна. Гэтэл манайх чинь 76-гийн чинь 17, 8, 9 ингээд ороо суучгаар чинь нөгөө парламентын хяналт гэдэг нь байхгүй болчихсон л. Парламентын хяналт байхгүй. Гэхдээ сая хугацааг нь сонин тавиад ороод ирлээ л дээ. 16 оны 7 сарын 1-нд л энэ хууль хэрэгжинэ гэж. Өнөөдөр 13 онд гэж яриад хууль гаргахтаа 13 он гаргаад хэрэгжих хугацааг нь 16 он руу шийднэ гэдэг чинь өөрөө тэгэл бас хариуцлагагүй л байна. Тэр 16 оноос л одоо ухаалаг төртөө болъё гэж л одоо хэлэх гэж байгаа лог гараад байгаа үст. Тийм ээ. Тэрнээс өмнө яг молгоо төртөө байжлаад тэгээд 16 оны 7 сарын 1-ээс ухаалаг төртөөгөө болъё гэж. Тий. Тэгэхээр энэ хүнд ойлгохгүй байгаад байгаа зүйл. Тийм биз? Тийм. Тэрийг хууль гаргасан юм бол за яг тэр нэг засгийн газар их холбож одоогийн засгийн газартай холбож улсууд нэлээд болгоомжлоод байгаа. Тэгвэл одоо энэ 14-нд 7 сарын 1 ингээд ингээ явж яхад бол нэг өдөр ч гэсэн нэг цагийн ч өмнө гэсэн шинжилт үнэхээр хэрэгтэй гэж үзэж байгаа бол тэрийг амьдрал дээр хэрэгжүүлэх л хэрэгтэй гэж бодож байгаа. Засаглалын хамгааллын байгааг ярьж ирлээ л дээ. Тэгээ үндсэн хуулинд нэмэлтээ өөрчлөлт оруулах гайдлан тэр яригддаг боллоо. Энэ бол таны анхаарлын төвд бас нэлээд байдаг зүйл гэдэг баха. Энэ үндсэн хууль батлагдаад 92 онд батлагдсан тийм ээ. Та нэг депутат байсан 430. Тэгээ тэрнээс хойш л одоо яригдсан асуудал бас 20 хэдэн жил яригдсан ярина. Тэгээд чадахгүй л явж ярьж байгаа зүйл. Сайн үндсэн хууль болсон. Энэ бол ярих юм байхгүй. Ёстой олон талаас нь ярьж ийсэн сайн ч хүн энэний ихийг барьсан чимээ дугаар тийм ээ. Гэхдээ тэрнээс хойш хугацаа нэлээд их хугацаа өнгөрчлөө л да. Юм их төргөн өөрчлөгдлөө. Их төргөн бүтэн жил байтугай сарын дотор одоо 7 хоногийн дотор улс төрийн амьдрал чинь их өөр болоод байна шүү дээ. Тэр үедээ харж байсан юм чинь өөр болчиход бас зарим асуудал илүү тодорхой зохицуул шаарддаг байдаг. Гэтэл нөгөө үндсэн хуулийн заалт чинь өөрөөр ойлголт тайлбарлаад байдаг юмуд гараад байна л. Тийм учраас энэ лүгөөг нь зоригтойхон шиг орж бараг. Хэд хэдэн удаа ажлын хэсэг янз янзын их хурлуудаар байгуулагдаад тэгээд явж өгөхгүй л байгаа гэсэн. Тэгэхээр энэ юутай холбоотой байдаг юм гээд ингээд үзэж чад энийг хөдлөх гэж бас нэг хууль гаргасан. Тэр 2000 оны 7 өөрчлөлт бол эхлээд яагаад үндсэн хуулийн цэц дээр тийм одоо сонин шийдвэр гарсан гэхээр тэн дотор байгаа тэр 7 өөрчлөлтийн агуулгыг бол цэц бол тэр бол авч ярихгүй гэж тухай үед. Энэ бол их хууль тогтоох байгууллагын өөрийнх нь бүрийн эрхийн асуудал. Харин яагаад энэ буруу болсон гэхээр тэр процедурын алдаа гарсан байна. Цэцээ санал авсангүй гэд
тийм асуудал тавигдсан шүү. Тийм учраас журмын хуулийг ер нь наан гаргах хэрэгтэй юм гээд түрүүчийн 4 жилд би өөр ажлын хэсгийг ахалж гоод үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулийг батлаад гаргацсан. Одоо тэр журмын хуулиар явхад бол уг нь боломжтой байгаа юм. Гэхдээ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн том зарчмын суур асуудлуудыг хөндөхгүй гэдгийг энэ дотор бас хэлсэн. Жишээлбэл өнөөдөр хүний эрхтэй холбоотой асуудлуудыг хүний эрхийг дордуулсан байдлаар өөрчлөлт оруулахыг бол хоригдно. Төрийн байгуулалтын асуудлуудыг одоо өөрчлөхгүй. Одоо энэ их хурлын үүрэгтэй байна, ерөнхийлөгч ийм эрх мэдэлтэй байна гэдэг энэ лүү орохгүй. Гэх мэтээр заацсан. А бусад асуудлууд болно гэдэг. Тэгэхээр энийг бол эхлээд энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярихад тэрнийг 7 өөрчлөлтийг эхлээд яах хэрэгтэй юм гэдэг дээр нэг эхэлчим тэндээс ярьчих зарим хүн хэлээд байгаа юм ерөнхийлөгч энэ. Тэр бас зөв байж магадгүй. Тэр 7-оос авахыг намаад тийм ээ. Үлдээх нь авахгүй гэж байгаагаа тэр талаар шийдвэр гаргаад ингээд тэгээ явах нь зүйтэй байж магадгүй. Тэгэхгүй болохоор нэг 7 гэдэг чинь 20 хэдэн жил нэг дордуулсан 7 өөрчлөлгээд ингээд яриад байдаг. Энэ одоо хууль ус гэж яриад байдаг. Нэг тийш нь цэгцлэхээс эхлэх нь зүйтэй баг. Тэгээд дараагийн тэр одоо энэ ерөнхий сайдын тэр яриад байна лээ. Одоо сумын засаг даргыг тэр аймгийн засаг дарга нь томилдог байхаа болий. Сумын иргэд шууд одоо сонгуулиар одоо сонгодог болчих тэр чинь сонгolж л таарах нь гэдэг гих мэт асуудлууд тэр хотын статусын асуудлын тэрийг бол тэрнийхээ дараа угсруулад ингээ хийж болох юм л гэж ингэж бодоод байгаа. Одоо олон гэдэг юм эрх баригчид муу ажиллах нь одоо цөөнхөд ашигтай биш үстэй ер нь. Хамгийн гол нь зарчим юм шаардах нь бол Монгол төрийн парламентын ёс үстэй тийм ээ гол нь. Тийм тэгж нэг мушгаад байгаа юм. Тий. Энэ одоогийн алдын намын сөрөг хүчин болцоход энэ олон муу ажиллах тусмаа л их алдаа гарах тусмаа л их сайн шүү гэж ингэж бодож хандаад байна гэж мушгаад байгаа. Яг үнэндээ бол бид нар тэгж хандаад Монгол улсаа бодоо алигаж улсаа л бодно, ард түмнээ л бодно. Сайн ажиллаж байх юм бол тэрийг нь дэмжиж байна. Алдаа гаргах юм бол тэрийг шүүмжилэн засуулахын төлөө л ажиллана. Ер нь тэрний төлөө л явж байгаа. Түүнээс биш за нэг алдаа гаргалаа, хоёр алдаа гаргалаа, ахиад алдаа гаргалаа. Ястаа гэж алгадчих швэ. Энэ чинь бол улсынхаа эрх ашигын асуудлыг, ард түмнийхээ эрх ашигын асуудлыг намынхаа дээгүүр тавьчих байгаа тал адилхан байхгүй. Тийм учраас тэр бол буруу. Тэгж хандахгүй. А гэхдээ өнөөдрийн эрх баригчдын үйл ажиллагаанд байнгын адуу хяналтаа тавих ёстой. Тавих ч бол зөв голдролтод оруулахын төлөө шахна, шаардна, зэрэгцээ өөрсдийнхөө хуулиуруудыг бас дэвшүүлж тавина. Тэгэхгүй зүгээр нэг эн чин буруу гэдэг ингээд шүүмжлээд өшөхгүй. Тэгвэл яах ёстой юм. Гэхдээ өөрсдийнхээ хуулиурыг гаргаад тавиад ингээд өрсөлдүүлэх ёстой. Тэгээ сайн минь дэмжинэ. Цонх үүргээ хэр биелүүлж байна? Таны бодлоор юу? 2 удаагаа цонх болж байгаа. Тэгээ 96 түрүүн би хэлсэн тийм 96-аас 2000 оны үед нэг цонх. Тэгээд одоо сая. Бусд үед дээр бол ерөнхийдөө зарим үед нь дангаараагаар ихэнх хугацаан дээр бол ингээд хамтраад барьцсан байл. Цонх би түрүү хэлсэн. Яг үндэ маш сайн ажиллах шаардлагатай байна. Тэрийгээ бол сайн мэдэрч байна. Тэр нь бол цөөнх сайн ажиллаж байж бас эрх баригч хүчин маань бас түргэн төлөвшөж сайн ажиллах тэднийг шахахад энэ хэрэгтэй байх болно. Тэрийгээ бол ойлгож байгаа ухамсарлаж байгаа. Харин яаж ажиллах уу гэдэг тал дээр арга ивэ олох тал дээр бол туршлага дутаад байгаа юм бол байна. Удаа их удаж байна, зарим дээр хурдч байна. Бас зарим тал дээр бол үйл явдлын араас идэвхгүй өнгөрсөн хойно нь одоо ингэх байж тэгэх байж гэж одоо тэгж ярьж байна. Мэдрэмж дутаж байна. Зохион байгуулалт дутаж байна. Тэр тал дээр бол одоо нам яриад байна. Монгол ардын нам дотроо бол сайн ярьж байна. Сайн нэг хэсэг ярьдлаа л да. Одоо юу гэдэг одоо Монгол ардын нам бол нөгөө засаг дарах нэ. Ингэхнэ дэхнэ. Тим өмнө нэр гараад ирлээ. Ингэж байна гэдэг. Тим яриа бас л явуулаад байгаа юм зү. Хаанаас явуулаад байгаа мэдэхгүй би одоо буруу санаагүй бол зууны мэдээ дээр байсан баха. Бүр одоо ийм улсууд сайд нь болно. Монгол ардын намаас орох улсууд нь одоо тэр байх болно. Тэгэхээр зургийг тавиад бараг намтар түүхийн тавьдсан байвгүй юу. Тийм харж байна лээ. Тэгээ энэ бол бас нэг талын өдөө хатгалга юм шиг байна. Өдөө хатгалга. Бас заримдаа би харж байгаа юм. Олон фон бас ийм хийгээд энэ ийм улсууд орох гэж байгаа юм уу. Тэгвэл одоогийн засгийн газар нь ч одоо арай дээр юм байна л гэж өрөвдүүлэх гэж байгаа ч юу гэж магадгүй. Ямар ч байсан энэ 4 жилдээ бол Монгол ардын нам угаасаа ард түмэн хэлээд өгш байх байранд нь
тэрийг заагаад өчлөө шүү дээ. Ардын нам бол одоо сөрөг хүчин болоо. Тэр хяналтаа тавиа. За сонгуулийн дүнгээр. За ардчилсан нам тэр юутайгаа нийлээд одоо тэгээд тэр ирэх баригч болно олонхыг бүрдүүлээ гэдэг ингээд явчихлаа. Тийм учраас энэ завсар энэ замын дундуур нь тэр ард түмний өгсөн тэр үнэлгээ тэр чиглэл юмнуудаас зөрөөд одоо засагт орно гэж явах тэр бол зарчимгүй асуудал. Сэтгүүлчний хувьд би аван сав юм танаас асууж магадгүй шүү гэдсэн тэр. Гүй манайхан одоо бүр зарим хүн хэлж байгаа. Гүй энд нэг зарчмын алдаа гарсан юм. Монгол ардын намынхан гэж. Зүгээр ингэ төвшин дараад өөрөө л орчих байсан юм. Гэж ярьдаг хүн байдаг. Жишээ нь. Тэр Батэрдныг би яаж байгаа юм биш үү дээ зүгээр. Бас зарим тэгж боддог хүн байх нь л дээ. Та хариулахгүй ч байсан болно. Яг хэн өрсөлдүүлэх юм бэ гэдэг дээр бол намын багвар шийдвэр гаргана. Тэрнээс өмнө намынхаа бүх гишүүдээр уг нь хэлэлцүүлээд за тэр тийм улсууд одоо боломжтой юмаа гэдэг бүр авсан саналын бүр хувьтай ньютон улсын хэмжээгээр 21 аймаг Улаанбаатарын 9 дүүргээр гаргагдсан байсан л да. Тэгэхдээ яг эцсийн шийдвэрийг бол баг хурал гаргадаг тэн дээрээ тийм шийдвэр гарсан. Бид хоёр нэлээд сөрхий 3 удаа билүү санал хурааж дандаа тэнцээд их сонин. Тэгсэн би тэнцээлээс одоо зориг тэнцүүлээд тохируулаад байгаа юм шиг тийм болж байгаа. Тэгээд дараа нь Батэрдэн гişүү маань бослоо да. Энэ дээр бол нэгэн багварлын шийдвэр учраас зөв буруу гэх юм байна. За тийм ийм нас болол ялагчлаа, энэ л нөлөөчлөө гэж ингэж ярихад хариулахад энэ бол бас хэцүү. Тийм ээ. Маш их олон талын хүчин зүйлүүдээс энэ бол шалтгаалс нөлөөсөн. За надад хатуу ойлгогдсон зүйл бол энэ бүх юмыг ингээд нэг төвлөрүүлсэн ийм хүчинтэй одоо сөрөг хүчнээс хүн дэвшүүлээд гаргаад өрсөлдөнө гэдэг бол тэр бол тун амаргүй юм байна даа гэж бодогдсон. Энэ аргагүй ерөнхий хэлгч улсын их хурлдах олонх засгийн газар тэр чигээрээ шүүх, прокурор, авилгалтай тэмцэх газар нь үндсэн хуулийн цэцэн сонгуулийн ерөнхий орон нутаг нь бүхэлдээ ингээд нэг улс төрийн хүчинд үйлчилж байгаа тийм нөхцөл байдал. Тэгээд ахаад нэг том хүчин зүйл мөнгө. Тэр бумаар нь одоо тэр бол нөхцөлгүй тоо гарч ийн л дээ. Ийм юмтай өрсөлдөнө гэдэг бол тэр бол туйлын амаргүй. За гэхдээ энэ бол өөрсдөө бас нэг айхтар зөвхөн энэгээр цагаатгаад энэгээр одоо тэр нэг хаацалаад ингээд өнгөрч болохгүй те. Алдаа гарсан. Жишээлбэл тэр сонгуулийг удирдсан, штабыг удирдсан нөхөр ингээд төвшнгөөс шалтгаалсан юм байгаа тийм ээ. Тэр штабын нөхдүүдээс шалтгаалсан би орон нутаг. За тэгээд одоо хариуцлага хүлээх ёстой улсууд маань бас жигд оролцож чадаагүй. Тэн дээр бол нэлээд ачааны хүндийг үүрэх ёстой улсууд маань оролцоог. Одоо эргээд санаад байхад энэ хэсэг хугацаа өнгөрсний дараа юмнуудыг ингээд судлаад жоохон одоо мөшгөнөх хаашаа юм да ингээд нэг жоохон үзээд байхад тэр үед нэг ийм юм болцсон юм байна да. Хөөрхийг иймэр юмнууд ч бас одоо ил болж эхэлж л байна. Ерөнхийдөө манай нэг зарим нэг нөхдүүд энэ тэрийг бол ингээд бүр илт энэ тэндээс нь дуудаа за чамайг одоо ингэхгүй бол чамаа шилхэв энэ асуудлаар чинь хэрэг үүсгэлээ тэгхэн байх шүү. Тэгэхээр би яах вэ гэхээр энэ сонгуулиас л хол бай. Энэ үед одоо гадаад явдаг юм хаашаа явдаг одоо хол бай гэдэг ингээд явуулсан юм нууч одоо гарч ил байна. Гэхдээ өнөөдөр тэрийг айхтар деталийг дэлгэж ярих бол бас тийм боломж их муутай байна. Тэгээд нэгэн тал одоо тэр сонгуул болдгороо болоод манай нэр дэвшигч маань тэр өглөө нь тэн дээр харин зүгээр намтайгаа сайн ярилгүйгээр зөвлөлгүйгээр шууд баяр хүргэсэн шүү дээ. Тэгэхээр ер нь бол тэр хүртэл энэ яаж энэ нам улс төрийн нам сонгуульд орох уу, нэр дэвшигч ямар үүрэгтэй байх уу, намын дарга байх уу, за ялагдгийм байхад хэдийд нь одоо тэр нөгөө ялсан гэдэг байгаа хүндээ одоо баяр хүргэх ёстой юм. Яаж нам шийдвэрээ гаргах юм гэдэг хүртэл юмнуудаа их сайн тохирч ойлголцох ёстой юм байна. Таавал манай бидний дарга байсан. Манай радио телевизийг удирдах байсан. Бидний одоо төрийн ажилд оролцоо ч юм уу одоо зөвхөн колонкол ингэж яагаад бидний баримтлах бодлого бас танд цагж хэлмээр санагддаг юм байдаг уу? Тийм сайхан хамт олныг удирдах байсны хувьд бол би одоо ч хүртэл тэр бол одоо миний бас л бахархаж явах амьдралын нэг их хэсэг хууцлаа гэж одоо бодож байна. Монголын үндэсний олон нийтийн арай телевиз гэдэг байгууллага биш. Ер нь их олон телевизтэй. Би чи хосонд бас ажиллаж исэн, телевизд ажиллаж исэн. Хэлэх ганц л одоо зүйл байгаа юм да тэр юу юм гэхээр их хүчтэй хэрэгслээ. Дөрөв дэх засаглалын тэр гэдэг ингээд одоо хин анхаа хэлсэн бөөм үү гэхдээ их хүчтэй гэдгийг л илтгэж байгаа байна. Тийм учраас хүмүүст маш их нөлөөтэй.
асар их нөлөөтэй. Сайнараач одоо их нөлөөлж чадна, бүр муугаараач нөлөөлж чадна. Тийм учраас ер нь бол тийм амьдралын болж байгаа, бүтэж байгаа гэгээтэй юмнуудыг л одоо их төлхөө гаргаж байвал их одоо энэ цаг үед хүнд хэрэгтэй мó гэж бодогдоод байгаа юм тийм. Ерөнхийдөө л болохоо байцсан юм шиг л нэг тийм амьдрал нэг л одоо ирээдүггүй юм шиг л ийм юмнууд л жоохон уу ингээ гараад ахаар нөгөө угаасаа амьдрал нь хүнд байгаа хүнд телевизээс адаг арайд байгаа сонсдог тэгэхээр за ерөөс улс орн ч бүхэлдээ болохоо байж байгаа юм дэлхий ертөнц болохоо байж байгаа юм байна гэдэг ингээд нэг тийм нэг хачин готрongуй юм би бас үзэл бий болчих гээд байх шиг байт юм л тийм учраас болж байгаа хүч байгааг хэлж өгөх сайн ажиллаж байгаа зүтгэж байгаа хүмүүсийг бас сайн сурталчилж өгөх тиймнүүд их хэрэгтэй юм уу гэж бодоод. Говьлтын сонгуулийн бас их шүүхэлт. Тийм ээ. Говьлтын сонгуул дээр бол бас л их хөнгөн дүгнэлтүүдийг тал талаас их гээл. Харин тэгээд тухайлах юм бол одоо ирэх барьж байгаа улсуудаас зарим тэгж энэ бүгдээрээ биш л дээ. За тэр хэрэггүй энэ засгийн газар бол асар их нэр хүнтэй байгааз энэ олон хол бол муу одоо ингээд ер нь одоо говьлтын сонгуул дээр бол навсаад л ялагдана гэсэн чинь ингээд ялцчих юм чинь ерөнхийдөө эрх баригч хүчин их сайн ажиллаж ийн гэдгийг л энэ бол илтгэж байгаа хэрэг гэдэг ингээд зарим жишээлх юм бол дүгнж үлээ ингээд телевизээр. За нэг хэсэг нь болохоор бол за энэ 3 дахь хүчний орон зай ингээд ерөөсөө байж байгаа юм биш одоо. Энэ ардын намч биш, ардс намч биш. 3 дахь хүчинд бол цэлийсэн одоо үүд нэгж ш тэгэж дүгнэлт хийж үлээ нэг суудлаа тодорхой суудлаа авсан. За гих мэтэр ер нь бол том утгаараа авч үзэх юм бол нэг нь ардчилсан сонгуул юм чинь ялагдана гэдэг нь бол тэрэнд айхтар тийм их дүгнэлт өгöd байх юм бол байхгүй. Сайн ажилласан бол ялна, муу ажилласан бол ялагдана. Тэ. Тэгэхээр энийг бол манай намын хувьд бол за яг энэ ялагддаг юм дарчсан нийгэмд гэж ингэж бодохгүйгээр юунаас болж ялагдав одоо цаашдаа яаж ажиллаад ахиж байр сураа өөрийнхөө орон зайг бий болгож одоо хичүүлэх вэ? Яаж ард түмний итгэлийг тэр говьлтаачдын итгэлийг олж авах вэ гэдэг тал дээр их сайн бодож л ажиллахгүй бол сөрхий сануулга өгч байна л гэсэн. Яг одоо нэгд одоо энэ улс төрийн амьдрал юм нийгэм юм харахгүй л одоо бас зорилго юм чинь ингэх л ёстой. 2016 он Монгол ардын нам гайл. Одоо бас зорилго байх шүү дээ тийм ээ. Тэгэхээр найдах юм бол ерөөсөө ганцхан юм л байна. Энэ сонгогч олон түмэн гэдэг юм байна. Тэднийхэн одоо яг бодож байгаа, мөрөөдж байгаа, хүсэж байгаа тэр зүйлийг сайн чагнаж мэдэрч тэдний төлөө сайн ажиллаж чадах юм бол тэгсэн хүч нь бол ялна. Тэгээгүй нь ялагдана. 12 онд одоо ийшээгээ ингээд энтлийн ханыг савцсан юм чинь дараагийн удаа энтлийн ханыг савах ээлж ирэх байх ч гэдэг юм уу. Ийм нэг хүлээгээд энэ одоо сайн ажилласан, гайгүй ажилласан, тааруулж ажилласан ерөнтэй гайгүй бах тоо гэж ингэж тайвшрах. Тийм юм бол тийм найдах юм бол одоо орчин цагийн сонгуулийг бол хийхгүй. Идэвхийг их хурл анх үүсгэн байгуулагдаад эхлээд үйл ажиллагаа явахад процедурын их олон алдаа гаргасан уу? Одоогийн их хурл чи яг үндэ өөрийнх нь дотоод зохион байгуулалтыг эмхлэн байгуулж дуусгааг байгаа их хурл шүү дээ. Яагаад гэвэл энэ чинь өөрийгөө эмхлэн байгуулж дуусгах хэрэгтэй байхгүй юу? Байнгын хороодуудаа, намын бүлгүүдээ, тэгээд тэр байнгын хороодууд одоо тэр хуулийн дагуулсуудаа жигд хуваарлахаас ахуулаад энийг хийх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр яг нэг хэсэг нь болохоор 3 байнгын хороотой. Дид хороомороо нэр хэмбэргүүр 7-8 байнгын хороонд. Тэгээд засгийн газрын гишүүн гэдэг ингээд суугаад байдаг. Гэтэл нэг хэсэг нь болохоор ганцхан байнгын хороотой ингээд суугаад байна. Гэдэг чинь зохион байгуулалтаа эмхэлж зэгсэл дуусгааг байгаа. Нэгдүгээр. Тийм ч учраас тэр гол зарчмын юмнууд руугаа анхаарал хандуулахаасаа бас зарим үед дандаа биш шүү. Зарим үед илүүтэй тэр техникийн асуудлууд жижиг одоо процедурын юмнууд руу их анхаарал одоо тавьж тэрийг тоорч маргаж цаг их алдаж байгаа. Үнэн. Эрдэс яаж бүрдүүлэх үү гэдэг юм. Хурууны хээгээр одоо бүрдэх үү, хурууны хээгээр саналыг яаж өгөх үү, ямар хууль байх уу гэдэг. Тэгэл тэрийг тойрсон баахан одоо тийм нэг хуулийн төслүүдийг санаачлал энд өргөөл тэрийгээ яриад тэгээд өнөөдрийн хүртэл сая ялангуяа сүүлчийн одоо чуулган бол тийм рүү их анхаарал их хандуулна ш. Тэгээд шийдэж чадсан байхгүй. Хүний өмнөөс санал өгдөг нэг юм одоо яриад байна. Тэр бол гадна талдаа ялангуяа энэ парламентын их олон зуун жилийн туршлагатай орнууд бол хамгийн төвчж үл болох одоо зүйл гэж үздэг юм байна. Шууд зарим оронд бол тэгээд нэг удаа хажуутлынхаа хүний конопиг дардсан байх юм бол шууд мандатыг хураагаад авна. Тэр өдөртөө жишээлх юм бол бид нар Унгарт очиход бол Унгар бол тийм байл. Хэрвээ
Нэг л удаа яасан байх юм бол шууд ёссон хороогоор орно. Тэгэхээр ёссон хороо бол тэрийг нь бараг өмгөөлөхгүй. Тий. Тэгэл дуусна. Нөгөө талын засгийг барихаар нөгөө талдаа хилэмгдүүлэлт байна уу? Гайгүй юу? Ялангуяа энэ засгийн үед бол энэ 12 оноос хойш энэ бол за энэ дэндчлээ байл та. Энэ одоо тэгээ сонин энэ би чилж байгаа юм шиг сонин дээр л одоо тухайн байгууллагууд дээр халагдсан улсуудын нэрсгэл одоо ингээл бүтэн 2 3 4 нүрээрээ одоо ингээл сонин дээр гараад л шүү дээ. Тэр одоо мятер тийм хэд хэд удаагаар л жишээлх юм бол ингээл одоо яамдуудаар ингээл явж байна. Энэ бол төр өөрийнхөө бэлтгэсэн одоо капитал. Энэ дээр бол дэндүү одоо аюултай хандчлага хэрэг юм л да. Уг нь энэс өмнө бас энэ манай намын хувьд бол ялангуяа санаачлаад нэлээд хийсэн юм шүү дээ. Жишээл хамтарсан засгийн газрыг байгуулад ингэхэд бол энэ төрийн албаны хувьд бол тэр нь бол үнэхээр тогтвортой болж ирж исэн. Тийм ээ. Ер нь одоо хин хэнийг их цөөхөн монголчууд үнэхээр чадчихлаа бол тэр хүн төрийн ажлыг хийгээл яв. Харин чадахгүй байгаа бол авил гаваад байгаа бол хүн суртал гаргаад байгаа бол тэр улсуудаа хариуцлах тооцох асуудал нь бол өөр. Одоо бид нар тэн дээр нэг өмөөлөд байх юм байхгүй. Тэр халагдсан улсуудын дотор бас тэр болохгүй нөхдүүд байсан. Гэхдээ нийтэд нь бүхэлд нь ингээд хоморголоод тэгээд зөвхөн намын шалгуураараа хүн тавиад ингээд байгаа чинь энэ улсад ард түмэн төрд бол туул хохиролтой энийг засахад айдам бас их л одоо олон жил хэрэгтэй болдоо. Нэг жаахан ч гэсэн уршаал байгаасаа. Олонхонч тэгээ зүтгээсээ цөнгөж тэр рүү дүрээдэг өсөд гэсэн чихүү хүсэл байгаа шүү дээ ер нь. Тийм ээ. Өөр юм байхгүй. Олонхотон цөнгөтөн ч одоо ерөөсөө л тэр шүү дээ тийм ээ. За бүгүүдээ одоо бүр айхтар хөгжүүлж гавдггүй маа гэхэд тэр төвшингийн одоо ядахтаа нэг хадгалаад ингээд байгаасаа гэдэг юм байна л да. Ард түмэнд бити одоо тийм ачаа их одоо өөрүүлээсэ дарамт бити их учруулаасаа гэдэг юм байгаа. Жишээлх юм бол одоо энэ бонд ямиг одоо яриалаа нуусуу сүлдээ энийг их олон удаа яриад ахаар бас тэгээд одоо нэг тийм юуныхаа гадна гаргаад байнаагүй юу. Энэ бол бүхэлдээ одоо Монголын ард түмэн хэдэн үеэрээ одоо төлөх хөрөл болж одоо үлдэх гэж шүү дээ. 1.5 тэрбум одоо ихэ сая тэр самурай гэдэг ингээд 300 сая доллар тэрний чинь одоо 60 сая долларын сая тэгээд байхгүй болчихлоо. Ягаад гэвэл тэрийг манайхан сайн ойлгоогүй юм шиг байна л да. 153% үедээ гэдэг ингээд байсан чинь нэг үйлчлэгээний хөлс гэдэг юм одоо нэмхийн манайхан сайн ойлголгүй гэрээ хийсэн юм шиг байна. Ингээд 60 сая долларын шууд эндээсээ 10 жилийнх нь нэм өсөөр нь бодоод ингээд авчих шүү дээ. Одоо энийгээ төл. Тэгэхээр энэ бол ард түмэнд л өөрүүлж байгаа л одоо их том одоо дарамт юм байгаа юм л да. Уг нь бол нэг 70 жилийн өрийн бол дарж өгөөд нэг ард түмний магнаг нэг тэнэл гэсэн байгаа. Энэ Орос ах нартаа ч одоо энэ бид нар үнэхээр баярлах хэрэгтэй тэрийг ингээд дараад өгсөд бол. Гэтэл тэрнээс хойш одоо ерөөсөө жилийн дотор л ийм их хэмжээний одоо энийг манай засгийн газрынхан Монгол банкныхан сони яриад энэ бол засгийн газар төлөхгүй юм аа, засгийн газар төлөхгүй юм гэжгүй. Тэгээд засгийн газар төлөхгүй байж болно. Тэгвэл Монгол банк төлдөг юм байж тэр хувийн хэмшил төлдөг юм байж монголчуудын халааснаас л тэр чинь гарчлаа байгаа байхгүй. Энэ 3 жилд нэг улам уршаал явах юмсан да тийм ээ. Уршаал явах хэрэгтэй. Одоо бидний өсөлт. Уршаа явахын тулд яаж явах уу гэдгээл аргаал болох хэрэгтэй байна да. Зөвхөн дангаараа одоо тэгээд ингээд бүх юмыг мэдээд тэр хүчээрээ түрээд тэгээд улс орныг асуудлууд том асуудлуудыг шийдээд ингээд сайхан болгочихно гэдэг тэр логик ер нь байхгүй. Тэр бол ер нь үгүй. Харин хөгжихийн тулд яах вэ гэхээр бүгдээрээ хамтарч байж тэр эрх баригчид чинь сөрөг хүчин нь бүгдээрээ нэгдэж нийлж байж зөвшөлтслийн үндсэн дээр асуудлаа шийдээд ингээд явах юм бол тэр бол харин одоо тэр хөгжил рүү явах хамгийн зөв зам л гэж одоо би үзээд байна. За миний харж байгаагаар бол нэг талаас зөвхөн ийм санаачлал гаргаад нөгөөдүүл нэг бас ингээд гидигээд ингээд байх юм бол эсвэл одоо би эрх баригч хүчин ч гэдэг юм уу намайг одоо сөрхий одоо тулгаж хэллээ гэдэг юм нэг их тийм байдлаар хандаад л байх шиг санагдаад байгаа. Энэ бол явж явж улс орон ард түмний эрх ашигын асуудал шүү. Энэ нэг одоо бие биендээ томрох жижиг эрх асуудал ерөөсөө биш. Санал нэгдэж байгаа асуудлуудаа баг гэлтгүүгээ тэрэн дээрээ төшөглөл дараагийнхаа юм алхмуудыг хийгээл явах хэрэгтэй. Тэгээд тэр бол сон төгчих болтугай. Улам бүр уршаа байх болтугай. Сайн байна. Сайхан нэвтрүүлэг би бас үздэг юм аа.